Хүртээмжтэй болох вэ гэдэг асуудлыг яг хүлээлттэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг цаашид яахан зөвхөн сонсголын хийгээд өгөх юм уу? Тодорхой хууль хэлтэй байгууллагад өгөөд энийг одоо гэрээг өөрчлөх чиглэлээр бас хилцэл явагдаж байгаа ч гэсэн яг бодит төвшөнд хэрхэн яаж аваачих юм бэ? Тэгэхээр бид нар улсын хурлын хяншилтын тухай хуулиараа олгогдсон хэрхийг хүрэмжлсэн. За сонсгол энэ тавтад дуусаад бид нар нэгдсэн тайлангаа одоо энэ шинэ нотлого баримтсаг болж байна. Тэгэхээр энэтэйгээ холбоотойгоор тайлангаа одоо эцслээд тэгээ улсын хурлаар одоо энэ 12 сар багтааж одоо хилцүүлээд улсын хурлын тогтоол болгох засгийн газар руу чиглэх үүрэгтэй. Тэгэхээр энэ үйл процесс бол дараагийн одоо энэ 12 сард багтааж дуусгах гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн өдрөөс хойш бол бас нийтийн зүгээс энийг одоо хуралдан хийх хүн загнаж сонсгол даргалаад явж байгаа. Гэхдээ бас алдаа гаргасан үеийн зөвшөөрч гин үү? Одоо ер нь сонсголт ирсэн гэрчүүдээс мэдээлэл авах чухал юм уу? Тэр хүмүүсийг загинж одоо муугаар хандуулах чухал юм уу? Өнөөдөр оюутлог компаниас тань төсөлтийг үүснээр төсөлтийг хүлээж авсан уу? Тэгш бодол бус байдал үүсэж байна гэсэн төсөлтийг өгүүлсэн шүү дээ. Би тэрийг харж амжаагүй. Та надаас илүү мэдээлэлтэй юм шүү. Та яаж харсан? Онтрогийн гэрээг яг ашигтай болгох чиглэлээр одоо тусдан авч үзэх шаардлагатай гэдэг зүйлийг ярьж байна тийм. Тэгэхээр энэ дээр ямар хатгам их юм? Өнгөрсөн хугацаанд та бас энэ чиглэлээр судалгаанууд хийгдсэн. Тэгэхээр одоо яг тэгшүүд ирээ тодорхой баримтуудыг бас үйл баримтуудыг ярьж шүү дээ тийм. За тэгэхээр хян шалгалт төрөөрөний сонсгол өөрөө улсын хурлын дэгийн тухай хууль болон улсын хурлын хян шалгалтын тухай хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр асуулт асуух, үг хэлэх, нэмэлтээр минут авах бүгдээрээ хуулийн зохицуулалтаа. Тэгэхээр тэр хуулийн хүрээнд л би ажиллах хэрэгтэй. Тэрнээс биш хүн гар өргөлөө гэж жишээлбэл би нэмэлтээр одоо жишээлбэл одоо минут өгөх хэрэггүй. Тэгэхээр хууль давж ирэхээ хэвтүүлж дараагийн хувьд ашиглаж болохгүй. Тэгэхээр яг хуулиар л нэгсэндээ барьж ашиглах гэсэн үг. Харилцаан дээр асуудал гаргасан гэж бодож байна уу үгүй гэж бодож байна. Тэгэхээр эн чинь хурд болж байгаа хурал шүү дээ тий. За тэгэхээр хурал дээр л фокуслно тий. Хурал дээр л фокуслно болж игэл бүх гишүүдэд одоо боломжийг тусан хэмжээнд нь олохыг одоо хичээж байгаа. Онтрогийн гэрээний хувьд та юу хэлэх вэ? Юу Тэгэхээр онтро бол манай хин шалгалт төрөний үндсэн сэдвийн нэг л дээ. Тэгэхээр онтро эхний өдөр бол онтро дээр бид нар ямар асуудлууд байсан гэж жижигчийн дүгнэлт дээр харлаа. За хүмүүсийн бас байр суурийг сонслоо. Тэгэхээр нэгдсэн дүгнэлтэн дээр илүү ойлгомжтой гарах болов. Тэгэхээр ер нь бол цаашдаа онтро бол стратегийн ач холбогдолгүй ордын хийх хязгаарт аль биесээр орцсон. Тэгэхээр энэ дээр одоо Монгол Улсын үндсэн хуулийн дагуу ч гэсэн одоо ашиг нөлөөмлийн тухай хуулиар ч гэсэн цаашдаа яах вэ гэдэг маш ойлгомжтой заасан байдаг. Стратегийн ордол бол одоо үндсэн хуулийн 6-гийн 2-оор нийт өгөөжийн дийлэнх ард түмний одоо талд ногдох зарчмын хүрээнд одоо илүү шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тий цаашлаад 34 бахан амлаатаар орлуулах уу гэх мэтчлэн бүх сонголтууд одоо бол хуулиараа олгогдсон байна. Тэгэхээр энийг одоо энэ хүрээнд л одоо арга хэмжээ аваад энийг бол эцэслэн шийдэх хэрэгтэй. Тэгээд онтре одоо оюутал хуцлын хувьд бол ач холбогдолтой тий өндөр ач холбогдолтой. Тэрнээс иш онтрыг тусад нь одоо дахиж бүтээн байгуулалт хийгээд хийнэ гэж юм байхгүй тий одоо нэг олборлолтоор шууд хоёр талбаар орох ийм л бүтцтэй. Тэгэхээр энийг одоо харилцан ашигтайгаар л хамгийн гол нь өнөөдрийн Монгол улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн дагуу шийдэх хэрэгтэй. Ер нь энэ дээр нэг зүйл ойлгомжтой. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаад дотоодын компани хамаарахгүйгээр бүгдээрээ л Монгол улсын үндсэн хууль болон хууль тогтоомжоо биелүүлэх үүрэгтэй. Тэгэхээр энэ үүргийг хангаж ажиллах хэрэгтэй. Оюут толгойн заавчлаарай. Оюут толгойн одоо оюут толгойн